Yeah, what's up? Long time no see. Одоо уулзсангүй Баяраа Brothers байна. Баяраа Brothers-ийн vlog давтан мөрөлцгоо. Найдаж хэлтэгтэй байна. За Баяраа Brothers-ийн дараагийн vlog давтан мөрөлцгөө нөө. За энэ удаагийн дугаар маань бас нэгэн спешиал дугаар байгаа. Одоо аавын төрсөн өдөр удахгүй Монголд болох гэж байгаа. Тэгээд хэдүүлээ манай аав төрсөн өдрийн мэд хүрнгээ энэ vlog-ыг үргэлжлүүлцгээе. За тэгье. Манай ээж гоёдроо тавьсан явж байна. Ээж одоо хэдтэй юм бэ? 30-тай юм уу? 60-тай юм уу? 65 хүрдэн шүү. 18. Ойртол зөв бүгшсэн юм. Шалгас мэт. За одоо тэгээд Халуухан залуу байна. За. Яс гэнэж. за хатта ханыхаа төрсөн өдрийг 60 хүртэж байгаад нь одоо их баяртай байна. Одоо юунд ч ярьцгүй одоо нас явж байгаа болохоор бас жоохон тиймэрхүү байна. Гэхдээ яг хөө аз хооллоо одоо хэдэн жил болчихоо 12 жил хамт байсангүй хүүтэйг болохоор бас 12 жил хамт байсангүй хол өрөөнөөс хол Амьдрал юм да. Тэ байлаа да. Тавил юм да. Тэ байлаа. За. Тэгэл аав ээж хоёр мод тэгэл хоёр хүүхдтэйгээ төлөө гэр бүлийнхээ төлөө ингээл тийм ээ. Хол байсан, хол байгаад бие бинийгээ золиосон одоо хоёр хүн үнэхээр одоо баярлж ханшгүй ихээр баярлж одоо ийм амьдралтаа одоо баярлдаг. Одоо бид хоёрын сайн явж байгаа минь ээж аав минь л үнэхээр ачгаа биш шүү. Бас юм ээ. Тийм шүү. За шинхэн аавыг хар. Ага болсон байх. Ойр дуулсан чинь аа болоод завгүй болсон. дад болсон. Аав төрөхт болсон. Эний удаа бас завгүй болсон шүү би. Ээж манай охины өдрөөл хайртай. Агаа тэрийг нэг мөрөдлөн гэвэл дээж аваас ордоод байсан үе. Хам бөөнөрөө суугаа ширээ төрөөд нэг халуун яриа өрнүүлээд бие бинийг хараад хоол баяр мэдээтэй. Баяртайг харах гэж боддог байсан. Тэгээд даав хажууд байж чадахгүй учраас өнөөдөр хэдүүлээ хамт байгаа юм шиг хоол идээ. Тэгээ. Одоо энэ влогоор аамын гэсэн та үзээд гэртээ байвал ресторанд байвал хамт энэ влогийг эхлүүлээд үзээрэй. Тэгээд тантай байгаа юм шиг тантай өнгөрүүлсэн бүх дурсамж түүхүүдэд бүгдээрээ хуваалцаад энэ влогийг үргэлжлүүлцгээе да. За ингээд дахиад гроув дээр ирлээ. Гроув baby. Дахиад бангийн гроув дээр ирлээ. За гроув дээр ирсэн байна. Одоо нэг ресторанд ороод бөөнөрөө хоол идэх. Аавхад өсөлт цуглаа тэмдэглэн. Одоо энэ чинь хагас өдөр болохоор очрогтой баг те. За харъя ойрт эрдэм гурлаа гарцсангүй дээ те. Тий. Ойр дэстэ гурлаа гэсэн. Хоёр. Аавхад өсөлт өдөр тэмдэглэн. Хоёр бүтээг ойр дэстэ. Тэ хата гоё юм тий. Гоё. Эрдэм нэж тавьчихсан тий. Эрдэм чирээ байна уу яа? Тийм үү? Орох юм уу? Ага юуншиг хараад авахгүй юм. За зөөвж энийг тавтаа. Энд чинь үз дээрээс гэсэн. За. За бид хэд ингээд ширээгээ хүлээгээд байлаа. Гурлаа юу байх юм? Америкэн зээ цовцоо хахад. Гурлаа. Селфи
Ээж аавтаа гадуур явдаг байхдаа яаж явдаг гэсэн? Хөдөлсөж явдаг гэсэн гадуудаа. Үгүй шүү дээ. Сугадаад өгсөн. Тэгээд би хөдөлсөн байрны гэдэг нь мэддэг шүү. Яг нь. Яа мэдээ. Манай авч хөдөлсөж өчтдөг байсан. Тэр яг. Тэр үед их хүмүүс хөдөлсөж байсан. Аав танаас хөгшин харагддаг шүү. Юу шүү дээ. Цаа чинь ялтногоо зулаасан биз дээ. Юу бата. Бата юм. За ингээд ирлээ. За ресторанд ирсэн байна. Ресторанд ирсэн. Factory. Саяны суудж байгаа таалагдахгүй болохоор видео суудлаа соличлаа тий. За Хамаагүй дээр гоё Одоо өмнөх vlog дээр яг болсон гадаа яасан шүү дээ. одоо өөр аамн бас болсон тий. За эрдэм одоо десертийг санагдаж байна. Гэр бүлтэйгээ төрсөн өдрөө хэлбэл бас гоё ба. Аавнаас ажиулсан бол өндрийг илүү гоё хэлбэл байлаа. Яг бүлэс гойч гэдэг байна. Ээж гоёртой баярлаа. Хөөе. Тэгээд би төрсөн өдөр болчихлаа. 12 жилийн дараа ээжтэйгээ 13 хэллээ. 15 жилийн дараа 15 жилийн дараа агайтайгаа уулзсан байт. 12 жил. Одоо ирээд чи 3 жил. Тийм. Агайтайгаа 12 жилийн дараа ээжтэйгээ 10 жилийн дараа уулзсан байт. Тэр үед тэр лойг үзэх юм бол би үйлсэн байдгийг. За. Одоо бид хоолой царайс захиалж идэв. За, ямар хоолн дуртайсан залуудаа? Манай гуригтай шүү. Өөртөө шүү дээ. Бэнд гуригтай шүү. За би тэр хоол юу авах бодсоор л байж байна. Тэмээ. За би машрум бургер авах боллоо. Агаач шийдсэн юм. Одоо шийдэггүй байна. Шийдэггүй байна да. Ээж тоо яг адилхан болсон шүү. Стол. Эрдэм аавтайгаа. Эрдэм аавтайгаа ээжтэй. Би аавын залуу дэх болсон шүү. Ихтэй жоон багтаа хатаа. Гом багт. Одоо Монгол чи яг чи. Одоо Аавтар миний багын дүр тавиад болсон. шоугийн баг харагддаг гэж Монгол чи харагддаг. Амар интүтэй те. Аав ингээ өвөө болсон байна. Аав ямар хоол болсон байсан шүү. Аав ямар хоол захиалах юм те та? Юу юм бэ? Аав тэгээд өнгөө яриа тоглоом байгаа юм те. Тэг өөд зовж байсан. Юу яриад байгаа юм шүү. Сериус юм шүү дээ. Сериус юм шүү дээ. Код зэрэгтэй шүү дээ. Автод жоохон тачаалж бач юм. Шивэс мэрэсээс агт явж байгаа хуцаа тавьсан чинь ангаа болчихсон тийм. Одоо тэгсэн чинь хоёр хүүхэд хоёулаа биеэрээ дүүж байсан. Одоо эрдэм бүр амар шөөс болчихсон шүү дээ. Эрдэм анх шөөс хэлүүлэх даа юу гэсэн. Юу хэлсэн юм. Өөр юм шүү. Би тэр чинь наадам таарсан байхгүй. Яг анх шивээс хэлсэн яг наадам таарсан. Тэгээ хоёр найзтайгаа гараад шивээс хэлгээд гэсэн чинь юу хэлсэн? Би хэлсэн байхгүй. Тэгсэн чинь юу хэлсэн? Наадмын талбай дээр явж байгаад ийм зоруулчлаа. Тэгэж хэлсэн чинь аа зөө. Энийг Dragon Ball шиг. Тэгэл байж байгаа жоохон байж байгаа. Чи наа чи шивээс юм шүү. Гэсэн чинь. Тэгээ би бантал удахгүй арилнаа гэж бит удлаа ядах чи. Айтаа шиг байгаараа ирдмэ. Чи дипломат болох гэдэг юм сте чи. Тэгсэн байдаг юм. Одоо дипломат болох юм уу болохгүй юм? Аа? Өөр юм чи. Камерын хаацсан гэж. Яаж болох юм бэ? Йоо яг угаасаа
Өө яг тэр завсраар ургаад байв. Ямар төрлийн хоол идмээр вэ? Заас идэх юм уу, мах идэх юм уу, порк идэх юм уу? Яаш тэр хоол нөрөд гэж. Окей. Ань ингээд цог ингээд хооллоо гэхээр яаж дандаа юу гэх юм бэ? Тэбигээс стейк гэх юм уу, паста бүрч идэх. Пицца дургаа. Юу дуртай вэ? Юм дуртай шүү дээ. Ээжтэй нэг юм сонгочихгүй да. Тэр Тэгээд аваад ийм чи. Аавга ярьдаг байсан юм ээжиг шүтсэн чичиг юм. ямар ресторанууд аваад ирсэн аав юм яа. Тэгэхгүй танаа аав чинь байнгын хаяг сэгцэгэн богдөгчээр байнгын хаяг мандахацсан. Мандха гэдэг Burger. Мандха гэдэг ресторан юм уу? ресторан тэр үедээ л ресторан байсан. Ажлаасаа хаав исэн сонсгодонгоос ирдэг байсан шүү дээ. Танд гүнд уралдсан байсан шүү. Тэгсэн байлгүй дээ. Өдөр болгон шахуу сонсгодонгоос орон дагуулах гэж ирдэг байсан шүү дээ. Аа гуйс юм уу? Аав яраас гуйс юм уу? За яшиг зүгээр. Танаа аав гуйс шүү дээ. Гуйс шүү дээ. Баярад бодныг санаа зовхгүй шүү дээ. Яагаад гэвэл сэргийн хүн байсан бодож тийм юм уу? Ер нь бол өөрийгөө хүүхдээ ч гэсэн арчлахтай удмаа. Ер нь тэрий ажилч сайн хөвцмөрөөж цэвэрхэн өмсөн. Би ерөөс санаа зовд. Өөрийнхөө ер нь өөртөө ч гэсэн айгүй арчилдаг. Би нэг ч удаа гуртан тоостой иржэхийг харж байгаа юм хэрэг. Тэр нь тэр үнэн шүү. Тийм. Аавын гол үнээр байгаа зүйл. Байнгын тоссон тэгээд байнгын арчилсан. Зүгээр байга өглөөлдөг юм. Ширээ гутлаа туслахад яд юм бэ чи. Тэгээд өсөд байнгын тодгор. Тийм байнгын тодгор. Өмд энгийн хувц өмсгтэр намирдаг өмд өмсдөг байсан залуу байхдаа. Одоо ч тийм шүү дээ. Байнгын нөө намирч шүү дээ. Тийм материал нь ингээд намирсан. Тийм бэрэг сонгодог. Тэгэл тэрэндээ аягүй дуртай манай тийм намирдаг материалтай өмдшүүл гэж гэдэг юм шүү дээ. Тийм л байлаа да танаа залуудаа. Ангаж байсан, цэвэрхэн ч байсан. Ээж гоё авч явдаг. Тэгээ царайлаг байсныг хэлэлтэй. Сайн царайлаг байсан. Гэтэл сонир биш. Үгүй дэдгэн сонир биш шүү. Араас нь хөлөө онохгүй гүйдэг байсан тоо. Мэдгүй харин энэ хөлөө өгчихсэн юм байна. Тэр өста нөгөө ард талд нь асаалттай танк байгаа шүү. Гэвч арыг нэрийн ард талыг үнэхээр сайн авч явж байгаа. Эндээ баярлалаа. Өөхий. Мундаг байсан шүү. Одоо ч мундаг шүү. Одоо ч Оо даа. Өөхий шүү. сатазам сатхи ихээр сатаагүй сатазамын ихээр сатаа гिचэн амьдралын ихээр ингээд хоёр талд орсон юм гिचэн. За ага аавын талаар ямар вэ? За автор ч тэгэл гал хамаач штэ. Би 6 сар хамт амьдсан. Америк 6 сар өөрцөг байсан. Тэгээд манай авч бас заримдаа ууж ирчихлээр бас яг амар гоё ажил болчихтой авч. Юу вэ нэ? Нөхөө. Яг маргааш нь бол бүр яг юу яаж байгаа. Яг гин хийцнээ мэдсэн. Бүр амар хоолмоо тэгээ бүр амар эртмэрт босцсон зэрэг бүр 5 6 гээд босцсон. Хоолмоо хийсэн хамаа нөхөө хоолоо ид. Тэгээд бүр амар лаг хоолмоо хийсэн үү. Хөөрхөстэй оноо чаа. Хэлээрээ те. Залуу ахч бас хаяа найз нөхдөөгөө ууж идэх юм байдаг л да. Тэгээд ер нь бол яг ууж идэл идэх юм бол нөгөөдөг чинь маргааш нь тэрийг алтагаа засах гэдэг нөгөөдөг чинь гэрт байгаа бүх хувцас угаана. Бүх юм бөөгнүүдэд бүгдийг угаагаад тэр үчи угаалгын машин гэж байхгүй шээ. Өөс гараараа машинд ч үгүй шүү дээ. Тэр сайн угаана.
Тэгээд цаа угаагаа хүүхэд мөртийнхаа бүх юмыг угаагаа Боксиж угаагаад. ажилтаа чигчигтэйхэн болсон. Тэгэнгүүт чи нөгөө загин ээж бод загнах хэрэггүй болчих самаг юм аяжж байгаа юм тийч. За сайн байна. За чи өчигдөр за. Тийм угаацсан. За. Тэгдэг байлаа. Солонгос дахад үдээс чинь хамгийн орно. Ээлж зөрдөг. Баяраа болохоор өгдөө 6-аас яваад орой 6-д ирдэг. Би бодглохоор өгдөө орой 6-аас яваад өгдөө 6-д ирдэг. Тийм болохоор дундаа амьдралын дэвтэртэй хоёулаа дундаа. Тэгээд нөгөөдөг чинь хаяа бас яаж зүгээр байх ажлынхантайгаа нийлээд хаяа уурчна. Тэнгүүд дэвтрээр загнаа нөгөөдөг чинь гар ус болгаач даа гэж загнаа. Хариуд нөгөөдөг чинь тэгээ өчсөн байгаа юм чи. Дэвтрээр загнуул хуур өрөхгүй гоё юм биш үү гэж. Тийм тэгээд би юмсаа дэвтрээ хадгалдаг юм хэр бас тэг хүний дэвтэр чи хаана вэ? Монгол доош. Монгол доош Тэ уншаа. тэр дэвтрээ би тэр дэвтрээ би хадгалдаг шүү дээ. Тэгээд нөгөө аав чи өдөр тавчж байгаа юм чи ажил нэр тавчж байгаа болохоор арга гэрийн бүх ажлыг зохицуулна. Тэгээд би нөгөө дэвтэр дээр гэрлүү тэдэнд доллар шилжүүлээрээ тийм карго явуулаарай. Газрын ачаа тэрийг явуулаарай гэж бүх юм дэвтэр дээрээ бичээл. Тэгээд нөгөө чинь маргааш нь битээр өгдөө нь ууцхгүй зурчиж байгаа юм чи нөгөө чи хариу өгчин. Тэрийг бүгдийг явуулсан каргоны мөнгө авахгүй гэж маргааш явуулъя. Тэгж харцдаг байсан шүү дээ битээр дэвтрээ. Айвар хөөрхөн тэр дэвтрийг би уншсан байхгүй. Ээж аав цөөвөн дуртай юм байл л дээ. Цөөвийгээ тавьчиход өстөө сайхан цөөвөн болсон байна. Танаа айвар хөөрхөн бичсэн дээ ба. Тэр тэрийн яргууд талаараа та. Адаж бодлоо. Аав нь чинь хичээгүй шүү дээ. Тэгдэг байлаа үстэй чинь. Тэгэхээр бас би тэгээд ямар ч байсан хүний нутагт хоёулаа хөдөлмөр хийгээд иймэрхүү байдалтай байсан юм байна гэдгийг хоёр хүүхэд минь уншигдээ гэж бодоод өөр албаар хадгалдаг байхгүй тийм. Тэр дэвтрээ хадгалж явуулж. Би нэг Монгол тав хийцгүүрээ тэр номын дээр номын тэр 50-50-аар зөвхөж явж идэл нэг дэвтэр байгаа нь уншсан чи юу вэ? Аа амьдрал байж дээрээс. Амар хөөрхөн мэс. Тэгвэл лээшээ хамт байлгах гэсэн гэж бодоод санаад эхэлж байгаа юм чи. Тэгээд цалин буухтээс чинь өстой соогийн тим юм, эрдэм тим юм гэдэг нүдэн бичсэн байгаа үстэй тий. Нүдэн тар гэж байгаа юм чинь. Тэр юмнууд. Тэгээд гоё юм болдог шүү дээ. Үеийнхнээс тасарсан юм шүү дээ. Эхнийдээ 1-2 жил нас юм. аргагүй явуулаагүй. тий. Аавын хувцас томцсон хувцас. Аав ч бүр 36 өмнө 36 өмсдөг шүү дээ. Би 27 моцоо. 12 зүгээр дөө. Бүр тэгээ 12 дугаар том өмдөж ингээ нугууч муглаад ингээ аавын өмдө өмссөн зэ. Үснээр тогтчихоо. Джеймс Модонд орсон джинс өмсөхгүй том биш шүү дээ тий. Бүргэн джинсмэс. Тэнгүүд нэг удаа аавын джинсийг өмсчихсэн чинь бодвол ингээ хөвдөд гарчихгүй. За яг нөгөө хамаг нуглаасууд нь гарцсан чи ёо манай юу чи ямар амар том өмдөө өмссөн. Яахтай тэгээд аавын өмсөж явж штэ. Яг яасан чинь яг ингэ ресторан хоол идсэн чи аавын нэг өнгөө санаанд орсон шүү дээ. За. Би ингээд анх аавтаа уулзахаа солонгос явж байгаа байхгүй. Аавтаа хоёулаа үлдсэн солонгос. Гэсэн чи аав нөө миний гоо ямар хоол идэх би нөө дункаасан дээр дуртай. Дункаас нь юу гэх юм бол монголоор ахаа мах ичнэцтэй байхгүй. Солонгосын нөө бүрцээ. Ахаа мах дункацо юм байна шүү дээ тий. Дункацо. Тэгээд ганцхан дункаас зардаг ресторан дээр манай гэрээнд орсон байхгүй. Гэрээнд орж эднээс харагдаад янз соостой. Тэгээд аавыг би солонгосоор уншдаггүйг нь мэдэхгүй тэрийг мэдэхгүй. Солонгосоор ярьд юм уу гэж аав нь аав ярьдаг штэ гэх. Тэгэхгүй бай. Тэгэхээр за аав ярьчих юм байна шүү дээ. Тэр чинь хальтмалт англи хэлтэй баг. Эго гэдэг үг л аав мэддээ шүү. Тэр бас энэ л гэсэн үг юм шүү.
Тэгээд би ингээд уншиж чаад англиар cheese дункас гэж хэлсэн байхгүй. Аха. Тэгээд би ингээд би cheese дункасыг авъя, бэлтгэгтэй дункас гэж хэлсэн байна. Энийг авъя гэдэхгүй. Тэгэж аль юм бэ гэсэн. Инэ гэсэн. Уншиж чадахгүй заа. Аль инэ гэсэн. Инэ гэдэг чи нөгөө зөөгчнөр та нар бэлнэ үү гэсэн. Захиалгад бэлнэ үү гэсэн. Бэлээ гэдэг. Өг. Иго дункас. Иго дункас. Иго дункасаа гэсэн чинь аав хэлээд штэ. Хэлээд би ажил дөрөв тохоо. Иго дункас гэдэг өөд юм. Аль моя аль юм бэ гэдэг тагч гоё. Нүд би өөр хайрууд ангилдаг. This can I get this cheese дункас гэдэг. Өөд тэр дэвэр хайр үлчээч. Бүгд төлөв хэд мэдгүй ч юм захиалгад үзээд. Иго дункас Ийш нөгөө хахтаа уншаад хэлдэг юм чи. Миний өрөөч иго дункас. Тийм хайр байна. Нөгөө 6 сар авч ирсэн шүү дээ. Тэгэл нэг Солонгос нэг барилгын компанид ажиллах гэдэг байгаа байхгүй юу? За. Тэгэл намайг дагуулсан явцсан. Тэгээд Бостон уулзгаад. За. Тэснэ тэгэл та тэгээ Солонгосоор ярьчих юм уу гэсэн. Аав ярьчих шүү дээ. Тэгээ нөгөө Солонгос хүн наавтаа өнөөсөө гэдэг амар ярьж байгаа байхгүй юу? Чаав. Тэгснэ. Өчигний яриад таач гэдэг. Та Солонгосоор ярьдаг байсан. Аав нь ярьдэн шүү дээ. Тэгэхээр одоо жоо нэг мэдэхгүй хэлээд байгаа шүү. Хөөрхөн амт тэгээд бас ярих гал үзээд байгаа байхгүй байсан. Арасаа л гэдэг. Тэгснэ нөгөө нэг босс нааш урснаа. I think танаа аав чинь Солонгосоор нэг ярьдгүй юм шиг байна. Би чам бүгдийг яриад өгчээж би авд орчуулад өгчих. Тэгээ өөрхөд надаа нөө ярьдаг гэж хэлсэн. Тэгэл тэрэндээ санаа зовоод бүр ярих гал хичээгээд байгаа байхгүй юу. Тэгээ нөө энэ чинь англиар ярьж байхдаа юу битээр ингээд дэлгүүрт орсон чинь бас англиар хөрхөө яриад байгаа байхгүй. Тэгээ худалдаж байсан нөө хамаач ёо. Дандаа нэг ёо гэж залгаад би тэгээ ахлаар гайхаад хамаач ёо гэхэлэр нэгчээлгээд тэгсэн. Тэгсэн thank you ёо. Би одоо гайхалт галцаад хавтаад яага ёо залгаад гэсэн. Солонгосч чи ёо залгахгүй юм уу? годомсны яриаш сонссон. Thank you ёо. Хамаач ёо. My nigga. This is good. За төсөөдөө ингэж гой хоол идж байгаа бол цогтой ингэж цоо идж байгаа шүү. Тэгээ хоолоо сайхан идээрэй. Сайхан удлаарай. Цоогийг гаргаад оцоо гэртээ байж байгаа юм чинь. Тэгээ нөө аав чинь нөгөө цэргийн хүн болох дээр чинь айдад гадагшаа явж идэг. Заримдаа шүүнээс та солонгос гэж дуудаад бас явчихж байгаа юм чинь. Би нууц өгөх юм шиг байна. Солонгос. Уцаар юм шиг солонгос. Тэр яг юм. Яга хатбаны хүн чинь янз бүрийн нэртэй байдаг шүү дээ. Найз солонгос. Хайрч. Зүгээр дараа нааш ярихлаараа манай эхнэр ах муу солонгос гэж хэлчихээ. Зүгээр тэгсэн чинь тэгвэл гараад л явчихна. Тэгээд дээж аваад байна уу солонгос. Хүй. Энийг хараа. Чинь нүксүр дуудаад яв. Гэшоо дуудаад. Тэгтээ байсан шүү. Тэгээд юу маа. Тэгээд чинь утаста ураад уцаа ахтэр содог байна. Тэсэлч баяраа байна. Түргэн гэсэн. Тэгээд түргэн аваад гэртээ байхасаа байхгүй юм чинь. Тэгэнгүү чинь тэгэл нөгөө малгай бүс одоо цэргийн бүх хэрэгсэл маад байгаа шүү дээ баярын. Тэгээд өглөө хүүхэд нь босоод цэрэг малгайг нь тавиад бүсийн зүгээд өдөр чи ингээд алхах хэрэгтэй шүү дээ манай хүүхэд чинь. Ой гурван өрөөгөр алхаад байна алхаад. Тэгээ бас яг тийм нөгөө яг имээ цагаантай бас
Саяхан яг ашигтай имэж байгаа юм шиг цагаан утгатай тийм байсан сог. Тэрийг өмсч аваад зүгээрстэй ингээд байг алхастай. Тийм л байсан даа. Аавын тэр нөгөө нэг ёслолтын нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Формынх нь өсөд шүү дээ. За. Саатай. Тэрний л зүгээд тэрний л амар зүүж явдаг байсан шүү. Тэрний санаад ид. Аавд өсөөдрийн хүслийг шивлэх гээд бид гурав юм яасан аавдаа авлаа. За тэгээд аав хүслээ бодоод бид гурав гэсэн аавынхаа төлөө хүслээ бодоод энэ ясаг үлээ яа тэгээд аавдаа хайртай шүү. Тэгээд тантайгаа уулзахын ерөөдөө төшөөл юм аа. Тэр ерөө батар шиг ба. Хандаа 60 нас хүрч байгаа. Өсөөдрийн Гарсан шүү дээ. Яг насан шүү. Хандгийн хөшиг болсон. Хүүхдүүдийн хаттай эцэг болсон. Хүүхдүүдийн сайсаар авч аваач таач явчихсан. Тэр бас ард асуултаа таг бичээ. Тэтэгээр би Монгол байхгүй байсан. Монголда бүх энэ захуга бүгдийн цайсаар авчирсан чамтай их байлаа. Хүсэлт баярын төвөнд хайртай шүү. Бисээ бодорой. Хайртай бүгдийг хүсэе. Хайртай шүү. За аавдаа ингээд төсөөдрийн баярын мэнд хүргэе. Тэгээд аав минь одоо төсөөдрөө сайхан тэмдэглэх гэж байгаа. Эсвэл тэмдэглэж байгаа гэдэг бид хэд маань бас итгэлтэй байна. Тэгээд энэ диалог аавдаа зориулж бүх хүсэл нь биелээсээ бас аавдаа зориулж бид хэд хүсэл шивнээд бүгдээрээ үлээцгээе. За. Нэг хоёрын журмаа. Төсөөдрийн мэнд аав. Хайртай төсөөдрийн хүргэе. Бисээ бодорой. Чамтай баяртай шүү. Ар гэрээ сайн авч явдаг. Эртэлтэй хоёулаа байхдаа хайртай байлаа. Одоо ганцаараа байгаа чи бисээ бодорой. Хайртай шүү. Хайртай төсөөдрөө. Бид гурвч. За үсээ. За. Аавдаа хайртай шүү. Төсөөдрийн баярын мэнд хүргэе. За хайртай шүү. Аамен тэгээд гэр бүлийнхаа супер баатар нь гэр бүлийнхаа жолооч нь гэр бүлийнхаа хамгаалж явдаг цэрэг нь гэр бүлийнхаа багш нь гэр бүлийнхаа ам нөрөндөрөө байдаг хамгийн том ууч шиг өшгтэй уншуу таа. Аавдаа хайртай шүү. Баярлалаа. Тэгээд дараагийн блогер уулзцай манайхаа ингээд аавдаа зориулсан блог нэмэрээд өндөрлж байна. За баярлалаа.